Нийслэл хот яаж өгч вэ? Метро бидэнд зайлшгүй хэрэгтэй. Хотын ямар загвар бидэнд хамгийн тохиромжтой вэ? Бид удааны асуудлаа шийдэж чадах уу? Хотын хүн хизээ ундны өсгөө болох вэ? Автомашины төвжирлийг дэлхийн хотууд хэрхэн шийдэж байна? Урбанистик хот төлөвлөлт гэж юу вэ? Хот иргэдээ удирдах уу? Иргэд хотоо удирдах уу? Эдгээр болон хоттой холбоотой чухал асуудлын шийдэл. Улаанбаатар иргэний форум. Иргэд, эксперт, захиргаан гүний оролцоотой хилцүүлэг сар бүр зохион байгуулагдана. Би яг ийм арга хэмжээг энэ зохион байгуулалт дахиад сэргээр явж байгаа талархаж хэмжээний баярлалаа зохион байгуулсан үйлсэн хүмүүс. Яг энэ үйл ажиллагааг 10 жилийн өмнө бид эхлүүлж ирсэн иргэний холбоо гэдэг. Өнөөдөр байдал өөр болоогүй байгаа. Сая хүний ярьсан сайхан яриа бол онлын асуудал. Монголчууд онлыг мэдж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотын захиргааны хүмүүс нөгөө ганцхан монголчууд энийг хийхгүй байгаад хамаг учир байгаамаа. Одоо бол бүр гадаадд сургууль төгссөн чиглэлээр явсан хичнээн хүүхдүүд ч хүрээд ирсэн. Бидний амьдрал яг хэвээрээ байна. Энэ Улаанбаатар хотоор тоглож гүйцсэн учраас өнөөдөр Улаанбаатар хотод ядуурл хамгийн их байна. Хотыг тойрсон хогийн газруудад хүмүүс шинэ суурин бий болсон байна. Энэ өнөөдөр энэ Улаанбаатар шиг ийм форум маягийн юм хийх гэж байгаа бол эртээ юм нэрээр нь хичээл хийх юма тохирохгүй болвол ахаад нэг энэ төр засгийн улс төрчлөгийг дагсан ийм олон хуралд цагаа гаргацдахын нэмэр тавина. Одоо бид ажиллах шаардах болцсон. Би энэ Улаанбаатар хотод төрсөн, өссөн, амьдарч байгаа хүн. Гэр хороолд өссөн. Гэхдээ тэр үед ер нь 50-60 жилийн өмнө одоогоос илүү замбраатай байсан шүү дээ гэж ярьсан. Гудамжин ч гэсэн, сургуулийн ч гэсэн. Сургуулийн хүүхдүүдийг 7 хоног болгон усанд оруулдаг байсан. Тэгээ биднийг цэвэрлээд ингээд юу би Баянзүрхт очсон чинь 220 мянган хүнтэй 3.5 тэрбум төгрөгөөр 3 нохойд өгшөө барин гэж явж ирсэн. Одоо барьсан байгаа. Тэр чинь байлдаж төсвийг асуусан. 220 мянган хүнд 98хан дүүш байсан. 98 хоолойдод 10-аахан дүүш байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын хагас нь гэрт амьдарч байгаа хідэн халуун усны газар байгаа. Яагаад тийм байгаа? Ягаад Улаанбаатар хотын хүмүүс өнөөдрийг өдий болт миний баг шиг юм жордон ингээд ийм саний усгүйгээр ингээд амьдарч байгаа. Энийг ч асуух болсон шүү дээ бид. Бид нар загас юм уу? Барьдаг, алдаг, шаарддаг дугуйл байдаг. Улаанбаатарчууд загас биш. Ер загас болчиход л байгаа болохоос би. Энийгээ зогсоохгүй бол яагаад? Улаанбаатар хотыг 90-ад оны үед яг ингээд томорч эхэлж яхад нь Улаанбаатар сан гэж байгуулсан та бүхэн санаж байна. Дараа нь Улаанбаатар банк гэж байгуулсан. Улаанбаатар даатгал гэж байгуулсан. Өнөөдөр хаа байна? Би энийг одоо байгаа энэ хурлын даргаас гэж шаардж ирсэн. Тэгэхэд зөвшөөрөл авъя гэсэн хүн болгонд Улаанбаатар сан руу мөнгө өгөх гэж ирсэн. Бид мөнгө өгсөн. Тэр мөнгөнд Улаанбаатар банк болсон. Өнөөдөр Улаанбаатар банкын 99.3% нь Эрдэнэ бэлэг гэдэг хүн эзэмшиж байгаа. Улаанбаатар даатгал хайц. Улаанбаатар сан ер нь мөнгө нь хайцсан. Улаанбаатар хотын удирдлагад байсан бүх хүмүүс тэр бүмтэн болсон. Улаанбаатар хотын газрыг дандаа ширээн доогуур зарсан. Улаанбаатар хотыг санаатаагаар устгаж дэд бүтцийг тэлэхгүй бодлого явуулсан. Яагаад гэвэл дэд бүтцтэй ойрхон газар болгоныг зарсан. Өнөөдөр Улаанбаатар хотын сургууль болгоны, биеийн тамирын талбай болгоныг зарсан. Өнөөдөр нөгөө гүйдэг амьдралыг тоглодог бүх газар чинь алга болсон. Дүнжин гарвын орионыг энэ төмөр замын урд тал тэрээс бүр Баянзүрх хүртэл энийг ганцхан компани өгсөн. Мэягомбын хот гэдэг хүн дарга баг. Тэр компани газрын спекуляц буюу газрын наймыг эхлүүлсэн. Тийм учраас энэ хэд дахин энэ явсан өссөн наймаа чинь бид нарыг хотод амьдрах чадахгүй үнэтэй болгосон. Өнөөдөр барьсан байшингууд нь өнөөдөр 40 мянган байшин хөнгөө хонж байгаа. 170 мянган айл байшинд ороод мөрөөдөд явж байгаа. Яагаад хэл зөрүүлсэн байшин?
Энэ ч төлөвлөл юм уу? Тийм учраас одоо жишээ Улаанбаатар хотын сургуулиудын бие тамирын талбай дээр барьсан байшингаас хэдэн төгрөгийн татвар авсан. Яарамгийн талбайг наадмын динжиг тэрчгээр нь зарцсан. Тэрнээс хэдэн төгрөгийн татвар Улаанбаатарчууд ирсэн. Тэр үгээр Улаанбаатарын гэр хорооллыг бүгдээрэнд нь байрлах болох тийм хэмжээний мөнгө байгаа. Скватрын талбайн зүүн талд байгаа тэр ганц байшин ямар үн хүрж байна? Энийг ярихгүйгээр энэ форум бол агуулга байхгүй гэж би бодож байна тамина. Улаанбаатар хотын төлөвлөлт ийм үү байгаа. Санаатайгаар ийм явдал хийж байгаа хүмүүс болж бидний хичнээн олон мянган айлууд чинь гуйлагчин болцсон байна. Хичнээн олон хүүхдүүд чинь хог нохойтой цуг өсч байна. Өнөөдөр Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн, үйлчилгээний, орон сууцны энэ газрын чинь зонын энийг ялгаж өгөхгүй байна санаатайгаар. Та нар одоо энэ хүмүүс мэдэхгүй гэж бодож байна уу? Айгуу сайн мэдэж байна. Энийг санаатайгаар хийж байгаа. Ингэж байлгах нь ашигтай байна. Тэгээд дараа нь хідэн төгрөг өгөөд сонгуульд явах нь бүр ашигтай байна. Тэгээд нэртэй юм нэрээр нь зүстэй юм зүсээр нь ярихгүй Улаанбаатарчууд юу болцсон? Тэгээд хэдхэн хүмүүст ягаад бид ингээ хамаг амьдралаа бүх үе насаа ирээдүгөө зараа дуусчих байгаа юм бэ? Өнөөдөр бид хичнээн үеэрээ дийлэхгүй өөр тавьсан биш. Сая өрийг өрөөр дарчаад бөөн баатрууд яваад байх юм. Өнөөдөр Монгол улсад дутуу байгаа зүйл бол иргэдийн оролцоо дутуу байна. Бид нар босхгүй бол бид нар шаардахгүй бол бид нар шалгахгүй бол бид нараар ингэж тоглосоор одоо бидний үр хүүхдээр тэрний үр хүүхдэд тоглох шинэ боломж ихэлсэн байна. Хизээ болтол ингэж унтах юм. Хизээ болтол ингэж хэдхэн хүнээр тоглоулаад байх ёстой юм. Бидний өнөөдрийн мөнгийг биш маргаашийн мөнгийг ирээдүйн мөнгийг аваад зарцсан биш. Тэгээ хариуцах болохоор зэрэг одоо хариуцах хүлээж чадахгүй болсон гинэ. Тэгээ харилцсан бие биенийг нуур хулганд бол тоглоод 3 хоног барьсан болоод бид нар ингэж доромжлоод байна шүү. Авахыг аваад зарахыг зараад өөрөөсөө ингэж хаагур офшороор хамаг мөнгө тавьчаад өөр хүүхдээс нь хэдэн сая төгрөгийн данс гарч иш. Тэгээ төлөх болохоор та бид нар төлж иш. Талбарынхаа мөнгөөр донжин имээ талах авж байгаа мөнгөнийхөө 30 мөнгөний хийж төлж байгаа байхгүй юу? Энэ бидний тэр бондын мөнгөөр хамаг мөнгөийг уусын эцсийн хүмүүсээс буцаж авахгүй юм бол бид нар эдгээртэй дайн зарлах хэрэгтэй. Ийм юмыг Улаанбаатарын иргэний форум яриач гэж би хүсэж байна. Яг ийм юмыг би 10 жилийн өмнө ярьсан. Газраа байраар солих 6 алхам гэдэг програм гаргасан. Гадаад олон орныг судлаад 6 алхмаар яа газраа барих вэ гэдэг байраар солих вэ гэдгийг ярьсан. Тэрийг хийгээгүй. Яагаад гэвэл тэр бол зөвхөн энэ хүмүүс зориулсан аштайхан халуустай, хүйт уустай байшин толгойд өгөө гэдэг санал байсан. Гэтэл газрын тэр чигээр наваад 21 газар гэсэн хэдэн ч хүн 240 айлыг байранд оруулна гэсэн нөгөөдөлөө хамгийн сүүлд байрчгүй, гэрчгүй, өвлийн хүйтэн сая гудамжинд гарсан шин. Газарчгүй. Гэхдээ ингэж болохгүй шин. Ахаад хэлгүй. Улаанбаатарчууд бид нар загас болцсон юм. Ингээд дугаа байгаа юм. Ийм л яриа гармаар байна. Баярлалаа.